Эсэлтийн ерөнхий шалгалтыг өгчдөд зориулсан зөвлөмж. Монгол Улсын их сургууль нь байгаль нийгэм хүмүүнлэгийн бүх салбарыг бүрэн хамарсан сургалт судалгаа хийдэг Монгол Улсын зорын ганц байгууллага юм. Манай сургууль бүрэлдэхүүн 6 сургууль, орон нутагт харьяаллын 2 сургуультай бөгөөд 20 гаруй мянган оюутан, 1500 гаруй эрдэмтэн багш ажилтнтай эрдэмийн хамт олон юм. Монгол Улсын их сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн төгс ангийн сурагчдад зориулан эсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний төвийн багш Чимэд багш байна. Өнөөдөр би эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэж ихтэй сургуулиуд элсэх гэж байгаа сурагчдаа зориулаад богинохон хэмжээний зөвлөмж өгөхөөр ирсэн юм аа. За бид нар мэдж байгаа та нар бол одоо эсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдээд эхэлж гисэн байгаа. Тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын бүтэцтэй бол танилцсан мэдж байгаа. За энэ жилийн хувьд бол жоохон онцлогтой. Урд жилүүдийн одоо шалгалтыг бодох юм бол сонсох даалгавар хасагдсан. Ерөнхийдөө бол эсэлтийн ерөнхий шалгалт хэлзүүн дүрмийн мэдлэг, үгийн сангийн мэдлэг, харилцаа яриа, уншиж ойлгох чадвар шалгасан ийм одоо даалгаврын бүтэцтэй байгаа. За энэ дээр энэ графикийг багш нь яагаад харуулж байгаа гэхээр ерөнхийдөө эсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар дотор бол үгийн сангийн мэдлэг шалгах, уншиж ойлгох даалгавар онооны эзлэх хувь бол маш их өндөр байдаг. Тэгэхээр энэ дээрээс та нар онооных нь хувийг харж байна шүү дээ. Тэгэхээр гисэн хэдий болгоч манай хүүхдүүдийн хувьд бол хамгийн их одоо оноо алддаг, доогуур үзүүлэлттэй байдаг одоо даалгавар байгаа юм. Тэгэхээр энэтэй холбогдуулаад багш нь өнөөдөр яг энэ үгийн сангийн одоо мэдлэг шалгах даалгавар дээр хүүхдүүд яг юу анхаарах хэрэгтэй вэ? Юун дээр нэг алдаад байна уу гэдэг дээр товчхон одоо ганц хоёр жишээн дээр дурддаг гэж бодож байна. За жишээлх юм бол эхний өгүүлбэр дээр багш нь жишээ болгоод хэлье. Энэ дээр бол доорх ерөөсөө энэ ямар даалгавар хийж ирсэн эхлээд энэ өгүүлбэр маань ер нь юу гэдэг вэ? Юуг надаас одоо шаардаад байна уу гэдгийг маш их анхаарах хэрэгтэй. Жишээлх юм бол эхний өгүүлбэр дээр харах юм бол цагаагаарын мэдээлснээр маргааш бороо орох юм байна л гэсэн өгүүлбэр шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр хүүхдүүд яаж алдаад байна вэ гэхээр ерөөсөө их автоматар дөнгөж өгүүлбэрийн хальт уншингуудаа за эн чинь цагаагаарын мэдээ гэдэг үг чинь information гэдэг үг гэж шууд information гэдэг үгийг тавиал буруутж байгаа юм, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол цаг агаарын мэдээ гэдэг чинь өөрөө weather forecast гэдэг яг тогтцсон хэллэг байна шүү дээ, тийм ээ. За дараагийн одоо үгийн сан дээр анхаарах зүйл бол үгийн сангийн үгийн бүтэцтэй холбоотой даалгавар гэдэг, тийм ээ. Тэгэхээр үгийн бүтэцтэй холбоотой даалгавар бол жишээлх юм бол 3 дугаар даалгаврыг харъя л да. Энэ дээр бол үгийн одоо үндэс тэгээ бусд нь одоо тухайн үгийн үндсэн дээр л угтвар эсвэл одоо давар залгаж утгыг өөрчилдөг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо хүүхдүүд маш их алддаг. Амархан юм шиг хэрнээ алдаад байдаг. За энэ дээр алдахгүй байхын тулд яах ёстой вэ гэхээр энэ үг бүтээдэг, тийм ээ. Угтвар дагавруудыг л одоо маш сайн мэдчих хэрэгтэй юм, тийм ээ. Тэгэхээр энэ дээр байгаа энэ дээр бол одоо яг ингээд утга өөрчилдөг, хоорондын харилцаа холбоог илэрхийлдэг, тэгээ тоо одоо заадаг гэдэг ийм юмнууд байна шүү дээ, тийм. Угтвар дагаврууд байж байгаа. Тэгэхээр энийг ерөөсөө мэдчих шаардлагатай. За энэ дээр одоо жишээлх юм бол нэр өгөөсгдөг дагаврууд, тийм ээ. Хүмүүсийн одоо мэргэжил заасан хүмүүст одоо хамааралтай мэргэжил заасан одоо дагаврууд байна шүү дээ, тухайн үгэндээ залгагдаад. За энэ дээр бол одоо тэмдэг нэр, даавар үг, үйл үг бүтээх дагаврууд байж байна. Тэгэхээр энийг яаж ажиллах вэ гэхээр хамгийн амархан өөртөө их амархан тогтооход амархан үгэн дээр жишээ болгож ажиллах юм бол их амархан тогтдог байгаа. За дараагийн үгийн сангийн мэдлэг шалгах даалгавар дээр юу байдгүй гэхээр идиом их орж ирдэг шүү дээ, тийм ээ. Идиом гэдэг маань бол өвөрмц хэлц гэж хэлдэг, тийм ээ. За энэ ямар онцлогтой юм гэхээр өвөрмц хэлц бол яг тогтцсон, тийм ээ. Зооцсон яг дараалт байдаг, өөрчлөгддөг. Тэнд байгаа өгнүүдээс утга нь өөр утгаар илэрхийлэгдээд байдаг.
ийм өвөрмөц хэлц байгаа тийм ээ. Тэгэхээр жишээлх юм бол энэ ихний өгүүлбэр дээр харахаар нэг хүний тухай хэлээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр хоосон зайд нь бид нар энэ одоо өвөрмөц хэлцүүдээс нөхөх ёстой л доо. Тэгэхээр энэ дээр ардлынх нь өгүүлбэр бид нарт их түлхүүр болох гэдэг шүү дээ. Юу гэж хэлээд юм. Тэгэхээр тэр хичээлийнхэн дараа дандаа багш нарт тусалдаг юм аа. Тусалдаг юм аа, багштаа тусалдаг гэдэг. Тэгэхээр хичээлийн хийдэг дараа нь тусалдаг гэхээр энэ хүн бол их л одоо зүгээр байдаггүй ажилсаг хүнийг хэлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энд байгаа хүмүүдээс бол бид нар аль нь таарах вэ гэхээр хувилбар байна шүү дээ тийм ээ. Ажилч хичээнгүй одоо баг яг нэг ажлын донтой хинэтэж гэсэн утгаар бол одоо жоохон тэг сөрөгдлаар нь хэлэх юм бол ийм утгатай гэдэг. Бусдууд нь бол дандаа жишээлх юм бол одоо тэг хаацтай эсвэл одоо их мундаг дог гэсэн хүний зөвлөсөн зөвлөл байна. За хувилбар жишээлх юм бол их залхуу хойрог зүгээр л одоо хэвтчээдэг ийм хүнийг зөвлөсөн тийм ээ. За дараагийнх нь одоо шалгалтанд зайлшгүй ирж байдаг даалгавар бол энэ phrasal verb байгаа. За энэ дээр бол phrasal verb бол аль нь тийм ээ idiom ч бай, phrasal verb ч аль алийг нь л одоо чэйжлэл утгыг мэдж яхаас өөр аргагүй. Тэгэхээр энэ дээр бол жишээлх юм бол take гэдэг үг. Phrasal verb бол хэлцүүгнээс өвөрмөц хэлцээс ямар ялгаатай вэ гэхээр заавал ч үйл үг байна. Тэгээд ардаасаа бол тодорхой нэгэн огтур үгийг авдаг тийм ээ. Угтлах хэлцүүгч гэж хэлэх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ дээр энэ дахиад тийм ээ бид нар яах вэ гэхээр өгүүлбэрээ маш их сайн анхаарах хэрэгтэй. Жишээ нь энэ дээр бол биднэрт одоо түлхүүр болж байгаа юм бол юу гэж хэлээд юм гэхээр би эгчтэйгээ тийм ээ бит хоёрын одоо өсний өнгө нийжлэх нь хоёулаа адилхан ногоон одоо нүдтэй гэж хэлээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо бид нар ямар мэдээллийг авах вэ гэхээр энэ дээрээс адилхан юм аа би ихчгийн дуурайсан юм аа гэдгийг л одоо мэдээлэл биднэрт орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ өгөгдсөн хэл зөвлөгөөнөөс бол бид нар адилхан дуурайсан гэдэг нь бол D хувилбар байна шүү дээ тийм ээ. Take after гэж. Тэгэхээр энэ яхаа ерөнхийдөө бол их түгээмэл хэрэглэгддэг өвөрмөц хэлц бол юу байдаг л да. Ойролцоогоор нэг хамгийн их түгээмэл хэрэглэгддэг хэлцүүд бол нэг 700-800 гад байдаг. За тэрнээс яг элсийн ерөнхий шалгалтанд 2006 оноос хойш ерөнхийдөө яг элсийн ерөнхий шалгалтанд ингээд байнга давтагдаад ороод идэг нэг 108 хэлцүүг бол байгаа юм. Гэхдээ ер нь бол ингээд давтагдаал ороод яваад байдаг. Тэгэхээр энийг бол чэйжлэхээс өөр аргагүй чэйжлэх ёстой. За дараагийнх нь бол хүүхдүүд маш их анхаарах ёстой, маш их одоо алддаг, маш их хугацаа авдаг юм даалгавар бол уншиж ойлгох чадвар шалгах даалгавар байна. Тэгэхээр ерөөсөө уншиж ойлгох чадвар шалгах даалгавар бол одоо элсдэг ерөнхий шалгалтын хэмжээнд бол ерөнхийдөө нэг 4-5 параграфын хэмжээний л даалгавар ирж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ерөөсөө энд одоо текст маань хэдэн одоо параграфтай байна гэж гүйлгээд харчих хэрэгтэй. Дараагаар нь ер нь параграфын бүтц бол ерөөсөө гол санааг нь агуулсан толгой хөлбөр, дараагаар нь одоо дэлгэрүүлсэн тийм ээ, дэмжиж дэлгэрүүлсэн одоо жишээ, тоо баримт одоо тайлбараар баяжуулсан одоо нэмэлт өгүүлбэрүүд хамгийн сүүлд нь бол тухайн одоо параграфын гол санааг нь дүгнээд өгчихсөн төгсгөх өгүүлбэр ийм л бүтцтэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр оюутан сурагчид юун дээр алдаад байдгүй гэхээр ерөөсөө шууд л текстээ уншингуудаа л текстээсээ л одоо жишээ нэгдүгээр асуултаа харчингуудаа л дээшээ текст рүүгээ ороод энэ хаа вэ гэдээ ингээ гуйлгээ явчихдаг. Энэ бол одоо тийм зөв тактик биш. Яг хэвээр гэхээр ерөөсөө хамгийн эхлээд асуултуудаа уншина. Одоо бүх асуултуудаа за энэ хэдэн асуулт байна уу? Хэдэн юм асууж юу гэсэн асуулт байна уу гэдгийг харах хэрэгтэй тийм ээ. Тэгээд дараагаар нь одоо энэ асуулт юуг асуугаад байна вэ? Тэгэхээр энэ дээрээс харахад бол жишээлх юм бол одоо тухайн одоо текст ерөнхий санааг асуусан асуулт байж болно. Энэ жишээнүүд байж байна тийм ээ. 3 асуултаар багш нь энэ жишээ өгсөн байна шүү дээ. Дараагийнх нь бол ерөөсөө яг энэ одоо параграф дотор байгаа баримттай тийм ээ. Яг одоо шууд эндээс олоод параграф руугаа олоод хараад олчих боломжтой ийм асуултууд байна. Тэр тодор бичсэн одоо өгнүүд бол голдуу энэ нөгөө төлхөр асуултууд нь байгаа даа. За дараагийнх нь бол энэ negative questions гэж байгаа. За энэ дээр бол
бас их хүүхдүүд их толгой нэрийдэг ийм асуулт байдаг. Даалгавар байдаг. Яагаад гэвэл энэ дээр энэ accept not гэсэн энэ хоёр үгийг бүр тодорхойлоод томоор өчсөн байгаа нь бас учиртай. Яагаад гэж энэ асуулт маань юу гэж хэлээд байна гэхээр энд тийм ээ доор одоо өгдөгчсөн энэ өгдлүүд дотроос бүгдээрээ үгний юм байгаамаа нэгээс одоо бус нэг нь л одоо буруу юм байгаа. Энээс бусна. Тэгээ энээс бусна энэ одоо параграф дотор энэ текстэн дотор өгөгдсөн юм аа л гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энийг хүүхдүүд харахаараа толгой нэргээд идэг. Бодлоод идэг. Тэгэхээр энэ дээр ерөөсөө юу гэж ойлгож болох вэ гэхээр бүгдээрээ үний юм байна. Нэг нь худлаа юм байна. Тэгвэл энэ нэг нь худлаа юм нь аль вэ гэдгийг л хайх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. За дараагийнх нь бол шууд одоо тухайн одоо параграф тухайн текст рүүгээ ороод олчих боломжгүйгээр өөрийн дүгнэлт хийх, тийм ээ. Өөрөө одоо уншсан зүйлээс одоо юу гэж ойлгов те юу гэж таамаглаж байна гэсэн юм асуулт байдаг тийм. Тэгэхээр зэрэг өөрөө уншаад одоо тухайн оюутан уншаад тухайн хүнд нэг энэ чинь нэг ийм юмны тухай юм байна, ийм л юм байна гэдгийг одоо бодолд хүрсэн байгаа шүү дээ. Тухайн хүний нэг ойлгосон ойлголт хувийнх нь одоо тухайн хүнээс юм өсөд шүү дээ. Чи энийг одоо юу гэж ойлгоод байна? Юу гэж таамаглаад байна гэхээр энийг бол одоо яг яаж хүүхд яадаг вэ гэхээр хаана байна вэ энэ гэдээ одоо текст рүү ороод хайгаад байдаг. Энэ бол ерөөсөө л өөрийн дүгнэлт. За дараагийнх нь бол энэ уншиж ойлгох чадвар шалгах даалгаварт бол ерөөсөө тодорхой нэг үгний ижил утгатай төстэй утгатай үгийг хаах тийм ээ даалгавар байдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр бол голдоо нөгөө хэдгүй шугамд эсвэл аль параграфт байгаа юм. Энэ үг гэдгийг бүр тодтогож өгсөн байдаг. Тэгэхээр энэ доогуур нь зурсан юм уу энэ хашлтанд өгсөн үгнийхээ л утгыг маш сайн мэдчих хэрэгтэй. Тэгээд дараагаар нь одоо өгөгдлүүдээс энэ ижил утгатай төстэй утгатай энэ байна гэж олох хэрэгтэй. Гэтэл энийг одоо ямар тохиолдолд хүүхдүүд бас их бодлоод байдг вэ гэхээр энэ эсрэг утгатай үг нь өөрөөр хэлбэл зурсан үгийн эсрэг утгатай үгийг доорх одоо өгөгдлүүдээс сонгох гэсэн даалгавар байдаг. Гэхдээ яг одоо олон улсын шалгалтын хэмжээнд бол ер нь голдуу ихэвчлэн ижил утгатай үгийг сонгох даалгавар бол байдаг. Манай элсвэр ерөнхий шалгалтын урд жилүүдийн одоо туршлагаас харахад бол бас энэ эсрэг утгатай үгийг олгох гэсэн ийм даалгавар байдаг. Тэгэхээр энийг одоо энэ ижил утгатай байна уу, эсрэг утгатай байна уу? Энийг одоо сайн харахгүйгээр их хийсвэр юм. Манай хүүхдүүд бол яадаг вэ гэхээр ер нь маш их тийм хийсвэр хандаад л одоо ихэнх алдааг бол мэдэхгүйгээсээ биш хийсвэр их тийм одоо хандснаас олж их алдаа гаргаад идэг. За тэгээ энэ дээр жишээнүүдээс харж байгаа. Жишээлх юм бол энэ beautiful их гоё үзэсгэлэнтэй гоё гэсэн утгатай үгийн эсрэг утгатай үгийг олоох гэсэн юм байна тийм ээ. За дараагийн одоо унших даалгаварт бол заашгүй байж байдаг. Ер нь одоо олон улсын шалгалтанд ч бай манай одоо элсвэр ерөнхий шалгалтанд ч одоо заавал ороод байгаа юм бол энэ тодорхой нэг одоо төлөөний нэрээр өгөөд жишээлх юм бол одоо тэдгээр параграф байгаа. Тэр одоо мөрөнд байгаа ийм day гэдэг жишээлх юм бол өгсөн байна шүү дээ ажилтнаа. Тэгээд энэ төлөөний нэр дараах үгнүүдээс алийг нь төлөөлөд байна вэ гэж. Тэгэхээр энэ даалгаврыг хийхэд бол яах ёстой вэ гэхээр тухайн одоо энэ үгийнхаа онцлог заасан үгийн ойр орчмынх нь одоо тэр хэсгийг параграфын тэр хэсгийн өгүүлбэрүүдийг уншичаач маш их анхааралтай уншичаач энэ даалгаврыг хийх ёстой. За дараагийн бас нэг одоо миний жоохон төвлөрөд хэлчихье гэж бодож байгаа юм бол юу вэ гэхээр ерөнхийдөө бол хизэн дөрмийн даалгавар дээр хүүхдүүд гайгүй оноо авдаг. Ягаад гэвэл дандаа нөгөө суур дөрмүүд бол хангалттай сайн үзэж байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр тэн дээр бол хүүхдүүд их гайгүй оноогоо авчдаг. Энэ хэлзүүн дүрэн бол яг хоёр хэлбэртэй л ирээд байгаа шүү дээ. Нэг нь бол нөгөө олон сонголтуудаас нөгөө зөвийн сонгох. За энэ болохоор зэрэг алдаа олох гэхээр зөв юмнуудаас буруугийн сонгох. Ер нь бол ижилхэн юм байхгүй да. Тэгэхээр энэ дээрээс ийм даалгаврыг хийхдээ яах вэ гэхээр өгүүлбэрээ хамгийн эхлээд маш анхааралтай уншина. Энэ өгүүлбэр юуны тухай хэлээд байна вэ гэдэг. За дараагаар нь яах вэ гэхээр яг энэ доогуур нь зурчихсан энэ одоо зурцсан үгнүүдээ маш их анхаарах хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр энэ одоо жишээлх юм бол ямар төрлийн алдаа байж болох вэ гэдгийг л ажиглах хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. Гэтэл бол зарим тохиолдолд бол
хэцүү одоо яг ийм төрлийн алдаа байна гэдгийг мэддэхгүй байх тохиолдолд бол яах вэ гэхээр гарцаагүй одоо зөв байгаа үйлдэлүүдийн дараад л буруу байж болох эргэлзээтэй байгаа 2 дээр ч юм уу 3 дээрийн төвлөрч харна гэсэн үг тийм ээ. За энэ одоо их түгээмэл алдаануудыг олох олон янзын хэлбэр байна л да. Тэгэхээр энэ дээр шинжилх юм бол багш нь энэ үгийн одоо хэлбэр байна, үгийн буруу сонголт байна, тийм ээ, өгүүлбэртгүүний хоорондын зохицол байна, үйл үгийн цаг байна, тийм ээ, зэрэгцээ одоо гишүүдийн одоо алдаа байж байна, тийм ээ. Дараагийнх нь болохоор энэ төлөөний нэр байна, ганц ба олон тоо, тийм ээ. За infinitive gerunds байж байна, тийм ээ. Дараагийнх нь preposition те өгтөрөг, тэгээд article, тийм ээ. Бас энэ юун дээр яг дөрвөнтэй холбоогүй энэ үгийн нөгөө байршил дээр бас байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүд энэ дээр яадаг вэ гэхээр нөгөө дөрмийн хараад байдаг. Жишээлбэл энэ одоо даалгавар дээр харахаар flowers fresh гэсэн байна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ нөгөө үгийнхаа нөгөө байрлалын алдаа байхгүй юу, тийм ээ. Fresh flowers гэдэг энэний алдаа нь бол одоо бие хувилбар дээр байна гэх жишээтэй. За дараагийнх нь бол одоо энэ харьцуулсан зэрэг давуу зэрэг, тийм ээ, холбоос үг гэх мэтлэн. За энэ бас ер нь бол элстэй шалгалтанд дандаа орж яадаг хэрнээ амархан гэж хүүхдүүд боддог хэрнээ алдаад байдаг юм бол энэ question tag буюу лавтхан асуулт байдаг, тийм ээ. Тэгэхээр энэ дээр ерөөсөө тухайн өгүүлбэр маань эхний одоо өгүүлбэрийн баттган хөрөмж байгаа өгүүлбэр нь баталсан байвал үгүйсгэж асууна, үгүйсгэсэн байвал тийм ээ баталж асууна гэдэг л дүрэн байгаа шүү дээ, тийм ээ. Энэ дээр бол яг нөгөө сөрөг утгатай үгнүүд жишээлх юм бол энэ тодорхой тухайн одоо энэ үгнүүд хэрвээ өгүүлбэрийн маань эхний баталж хүрсэн хэсэгтэй байх юм бол араас нь бол дандаа яг өгөөсгсөн утга байвал баталж асуух гэсэн дүрэн байдаг. За тэрнээс гадна энэ question tag дээр юу анхаарах вэ гэхээр зэрэг дөрвийн бос хувирдаг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ одоо дөрвийн бос хувирж байгаа энэ хувилбаруудыг бол чэйжилж авах хэрэгтэй, тийм ээ. Чэйжлэхгүй бол энэ дээр бас их хүүхдүүд маш их алддаг юм байгаа. За ингээд ерөнхийдөө эцсийн ерөнхий шалгалтанд яг дүгнээд яг хэлэх юм бол хүүхдүүд яг мэдэхгүй чадахгүйгээсээ гадна их ханддаг. Ерөөсөн асууж байгаа асуулт даалгаврын одоо тэр өгөгдлүүдээр маш их анхааралтай одоо ажиглах хэрэгтэй. Дээр нь одоо даалгавар болгон дээр нэг хугацаа тавьсан байгаа шүү дээ. Хугацаагаа маш их анхаарах хэрэгтэй. За ингээд англи хэлний хичээлээр эсвэр ерөнхий шалгалт өгч Монгол Улсын их сургуульд суралцах гэж байгаа сурагчдад их амжилт хүсье. Манай сургуулийн одоо үд хаалга бол та бүхнийг хүлээж авах бэлэн байгаа. Баярлалаа та бүхэнд. Монгол Улсын их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан эсвэлэг эсэлтийн бүртгэл орон даяар 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагт нэгдэж 7 дугаар сарын 6-ны өдрийн 12 цаг хүртэл бүртгэлцэг, номцэг, идэвцэгийн мань хаягаар бүртгэнэ. Элсэг хэрэг олгох үйл ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулна. Монгол Улсын их сургуулийн давуу тал. Монгол Улсын их сургууль элсэгч нь тодорхой нэг мэргэжлийн хөтөлбөр бус сонирхож буй мэргэжлийн хөтөлбөр харьяалагдж байгаа бүрэлдэхүүн салбар сургуульд элсэн суралцдаг онцлогтой. Элсэн суралцагч Монгол Улсын их сургуулийн ерөнхий сур хичээлээ сонгон 1 жил суралцсны дараа тухайн бүрэлдэхүүн салбар сургуулийн бакалаврын бүх хөтөлбөрөөс мэргэжлийн хөтөлбөр сонгон суралцах боломжийг бид олгодог юм. Мөн Монгол Улсын их сургууль элсэн оюутан нь өөрийн сонгосон үндсэн мэргэжлээс гадна хавсраг мэргэжил, хос мэргэжлэр сонгон суралцаж болно. Манай сургууль оюутнуудаа сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг эсэгчдийг дэмжих зорилгоор 20 гаруй төрлийн тэтгэлэг олгож, хамтын ажиллагаа оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 250 гаруй ихтэй сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжийг өгдөг. Түүнчлэн Монгол Улсын их сургууль нь оюутны 5 дотор байртай бөгөөд дотор байранд орох хүсэл гаргасан суралцагчдын 98% нь дотор байраар хангагддаг. Манай сургуулийн оюутнууд үндэсний шилдэг бүтээн байгуулалтын шагналыг хүртсэн жишг номын сангаар үйлчлүүлж эрдэм мэдлэгт шимтэн суралцдаг юм. Монгол Улсын их сургуулийн төгсөгчдийн дунд хийсэн ажил эрхлэлтийн судалгааны сүүлийн 3 жилийн дунджаар
Нийт төгсөгчдийн 71% буюу Монгол Улсын их сургуулийн 10 төгсөгчийн 7 нь сургуулиан төгсмөгцөө ажлын байраар хангагддаг байна. Монголоо манлайлж дэлхийд өрсөлдөх Монголын ирээдүй таныг урьж байна.